Өнөөдөр 10 цагт Улаанбаатар дэлгүүрийн ойролцоох автобусны буудлын дэргэд явган хүний гарснаас 5 метрийн зайд 20 орчим насны эмэгтэй хүнийг том аврын автобус дайрч амнастыг нь хохироосон хэрэг гарлаа. Одоогийн байдлаар замын цагдаагийн газраас осол гаргасан автобусны жолоочийг саатуулан хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр автобусны жолоочийг төр зуур зүргэмлснээс олж ийхүү гарцсан дээр явган зорчигчийг дайрч амнастыг нь хохироосон талаар мэдээлээд байгаамаа. Тэгэхээр бол манай бүрэлдэхүүн одоо яг шалгаж хэмжилт хийж тухайн жолоочийн асууж тодруулах гэрч болох хүмүүсээс асууж байгаа. За тэр иргэдийн ярьж байгаа бол нотлох хэвээр. Яг одоогор бол яг тийм байсан, ийм байсан гэсэн энэ одоо мэдээлэл өгчих юм боломжгүй байна. Тухайн шалгалтын ажиллагаас тодорхой хугацаа шаарддаг. Согтуурсан байсан уу, ядарсан байсан уу, тийм ээ? Тухайн үед яасан байсан бэ гэдгийг бол тогтоохын тулд нэлээд хугацаар ажиллагаа ордог учраас энэ ажиллагаа явагдаж байна. Энэ талаарх мэдээллийг бэлтгэх явцдаа бид осол гарах үед автобусанд кондуктор ажиллаж байсан хүнтэй уулзаж дараах асуултанд хариулт авлаа. Ямар ч зүйл амар ингээд автобус нам гэлээ зогссон, жоохон ингээд чирэгдээ зогссон чил бүтгэл уурахаар нь би ингээд машин шүргчлээ. Машинтай шүргсэн багтаа гэсэн чинь ямар ч машин байхгүй хаа. Жолооч хүсрэл гүгэл урагшаага гүхээр нь араас нь гүйсчил хүнд арчлаа шүү дээ. Тэгээд нэг охин нэг ойролцоогоо нэг 14-5 насны охин дайрагдсан. 20-25 настай гэдэг байгаа үгүй юу? Гүд их жоохон охин гэсэн чинь даа. Юу хэвлэл мэдээллийн хэрэгслээр автобусны жолооч ямар нэгэн байдлаар зүүргэмлснээс болоод тодорхой хугацаанд зүүргэмлснээс болоод ийхүү осол гаргалаа гэж мэдээлж байна л да. Үнэхээр тийм нөхцөл байдал үүссэн болоо. Үгүй тийм юм байхгүй. Ерөөс тийм автобусд манайх ч одоо өдөр буучдаг шүү дээ. Өдөр буугаад 12 цагт ээлж хүлээлээд өгч чинь тэгээд өглөө тийм зүүргэмлэх ерөөсөө байгаагүй. Их сурвалжуудын хэлж байгаагаар те автобусны жолооч хурд хэтрүүлж явснаас болоод тухайн талигаачийг тодорхой хэсэг газар чирсэн гэж мэдээлэгдээд байл да. Яг мөргөл зогсоол мөргөнд тэгээд нөгөө мөргөнгүүт тоормц чинь одоо тэр яг юугаараа бол нэг л дугуй барьсан байна гэж яг үнэл дээр одоо 4 дугуй дөрүүлэн барих хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд одоо ганцхан энэ төлөлийн яг тайрагсан талын дугуйл барьсан болохоор инерцтэй тэр ганц дугуйны юугаар бас 2 метр ч юм уу метр гарan газар зогсолгүй яваад тэр тэгэхэд төрөгдөхгүй зохигдсон хүн чинь доогуур нь ороод 3 дугуйны тоормс ажиллахгүй байсан гэж ойлгочлоо. Одоо тэгдэл гарч байгаа шүү дээ. Тэгээд цагдаа маглаа ярьж байгаа нь одоо нэгээр юу н ор байдаг шүү тоормслоод. Тэгэхэд ганцхан дайрагдсан талын одоо энэ буруу талын тоормзол барьсан байна. Бусд нь бол ерөөсөө баригдаагүй байна гэсэн. Үйлчлэгийн газарт хийсэн анхны үйлчлэгээр бол зөвхөн нэг дугуй тоормз ирсэн гэж гарсан ба шүү дээ. Тэгэхээр өглөө үйлчлэгээнд гарахад техникийн бүрэн бүтэн байдал аюулгүй ажиллагааг шалгаж гаргадаг. Уг нь шалгадیں۔ Одоо тэгээд манайхны одоо энэ наклаадаас болд юм уу одоо ихэнх тэрэгнүүд л ер нь тоормз нь ер нь жоохон гүүгээд байна барихгүй байна гэдэг энэ одоо хужаа наклаадаас болд юм уу яад мэдэхгүй одоо бид нэр бол тэр техникийг үл сайн мэдэхгүй. Тэгээд өнөө өглөө үйлчлэгээнд гарахад энэ автобусны техникийн аюулгүй ажиллагааг шалгасан уу? Өглөө болгон шалгадیں шүү дээ. Автобусны кондукторын мэдээлж байгаагаар талигаач нь тухайн үед автобусны зүүн талаас огцом гүйж гарч ирж ийхүү зүүн талын өмнөх гэрэлд мөргүүлж амнасаа алдсан байна. Хүн замын цагдаагийн газраас ослын газарт хийсэн үйлчлэгийн явцад автобусны зөвхөн зүүн талын уртлын дугуй тоормз нь барьж байсан бусад 3 дугуй тоормз нь ажиллагаагүй байсан гэдгийг хэлж байна.